Сайн байна уу гэхдээ танд өнөөдрийн Beauty Life нэвтрүүлгийг хүргэх гэж байгаадаа маш их баяртай байна. Шинэ он гараад анхныхаа нэвтрүүлгийг танд хүргэх гэж байна. Тэгэхээр шинэ оноо хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сайхан, хамгийн дур булаам, хамгийн дэгжин байсан байхаа гэж итгэж байна. Өнөөдрөөс эхлээд Beauty Life маань шинэ ондоо шинэлэг дүр төрхөөр тантай уулзаж байна. Тэгэхээр бид нэвтрүүлгээ нэг төрлийн хэв маягийг дагнадаг байсан бол энэ удаагаас бид эхнийхээ хэсэгт нь Beauty News буюу шинэ сонин сайхан юу байна? Бас 7 хоног болгон танд хүрэх гэж байгаа л энэ 7 хоногийн одоо хийх бүтээгдэхүүн тийм үү. Энэ 7 хоногийн гоо сайхны анхаарах тип гэх мэтчлэн магадгүй өвөл бол бид нар хуурай арьсны талаарх зүйлийг хийдэг болсон. Нарны хамгаалч гэх юм уу тий олон төрлийн тэр 7 хоногийнхоо хийх хэдэн талаар танд тэр 7 хоногийн шинэлэг мэдээллүүдийг танд хүргэх гэж байна. Тэгээд дараа нь болохоор арьс арчилгааны болоод ер нь төрөл бүрийн видео зөвлөгөөг танд хүргэх гэж байна. Тэгэхээр бас та нэвтрүүлгээ шинтэн сууж үзээрэй гэж хэлэх байна. Бас нэвтрүүлгийнхаа төгсгөлд бид нэр жинхэнэ гоо зөвсөн дотоод зүртгэлээс үүдэлтэй гэж нэг жилийн турш ураагаа хэлээд дуусгаж байсан бол энэ жилээс эхлээд зөвхөн ураагаар зогсохгүй бас яг энэ уран дотор яг юу байдаг талаар хамтдаа бодоод бас хамтдаа ярилцаад сонсоод үзэгдэхийн цагийг гаргах гэж байна. За тэгээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийн хамгийн ихэнд танд Солонгосын одоо K-beauty бид нэр Солонгосоос хөргөж байгаа гэдэг утгаараа K-beauty-гийн талаарх 2018 оны одоо бүтээгдэхүүнүүд болоод бодолтын тренд нь хэрхэн өөрчлөгдөж байгаад юу байгааг танд танилцуулахаар бэлдсэн байгаа. Тэгэхээр ер нь танд нийтдээ 4 бодолтыг танилцуулах гэж байна. Тэгэхээр энэ 4 бодолтод хэрэгтэй хамгийн чухал гэсэн бас бүтээгдэхүүн, гоо сагны бүтээгдэхүүнийг танд танилцуулнаа. За тэгээ үг олдож өхөр халлаа гэдэг шиг хамтдаа нэвтрүүлгээ эхлээд гол сэдв рүүгээ орцгоё. За тэгвэл хамгийн эхнийх нь харах юм бол энэ ямар бодолтой гэхэлэр Солонгосын гоо сагны тренд бодолт дондаа минимал нүүр бодолт ба тод улаан өнгийн уруул гэсэн ийм нэртэйгээр энэ бодолт нэлээд тренд болох шинжтэй байна. Тэгээд энэ бодолтын талаар юу гэж тань танилцуулах вэ гэхээр минимал гэж хэлж байгаа нь үнэндээ тийм яг ийм зурган дээр байгаа төрлийн бодолтыг хэлж байгаа. Тэгээд яг ийм бодолтыг хийхийн тулд бас нэлээд хэмжээний бас хичээл зүтгэл дадал туршил танд шаардлагатай болох хаа. Тэгээ юуны төрөнд бас арьсаа хөнгөн атлаа чиглэг суур крем эсвэл кушонер бүрхээд нүүрнийхээ гол хэсгийг маш жижигхэн ширхэгтэй гялалцсан нундахаар тодруулж өгөөрэй хэмээн зөвлөж байна. За үүний дараагаар хамрынхаа нурууны хоёр талаар нь мөн эрүүний хоёр талд зөөлөн контуринг хийж нүүрнийхээ хэлбэрийг тодтогох хэрэгтэй. За харин нүдээ цайвар бор саарал эсвэл зэвний бүдгэр улаан шаргал өнгөөр хөнгөн будаж тэнэ нүднийхээ гадна болонд төвлөрүүлэхийг зөвлөж байна. Одоо харах юм зурган дээрээс харах юм бол нэлээд нүднээсээ хоошоо гарсан улаан тэн харагдаж байна. Тийм болохоор нүднээсээ нэлээд хоошоо төвлөрүүлнэ гэж энийг хэлээд байгаа. Бас мөн контур ашиглан нүдээ баг зэрэг тодруулж болно. Ингэхдээ сормоостойгоо айл болох ойрхон будаж үйл ялэг одоо үлмэд идэх нарийнхан зураасаа гэж хэлэх байна. Энэ зурган дээр бол барыг мэддэхгүй байгаа. Тэгэхээр хитрхийн нөө смоки будалт шиг контур тавьчих юм бол энэ будалтан дээр зохихгүй. За тэгээд эцэст нь сормоосаа будаад урууландаа тод улаан будаг төрөхэд ер нь энэ будалтын энэ гол суурь нь болчих байгаа. Тэгэхээр энэ будалтанд ямар бүтээгдэхүүн орсон тухаас хамгийн гол чухал бүтээгдэхүүнүүдийг сонгооч гэвэл ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Нэгдүгээрт нь Innisfree My Cushion байгаа. За дараагийнх нь болохоор энэ уруулын будаг байгаа. Энэ уруулын будаглаар Mamondegийнхаа Mamondegгийн Creamy Tint Lip Color Balm гэсэн байгаа. Тэгээд энэ болохоор 8 номерын Last Kiss гэсэн нэртэй lip balm байгаа. Тэгэхээр үүний хажууд нь байгаа харангийн лайнер нь болохоор Laneige-ийн Age Drawing Liner байгаа. За тэгэхээр энэ будалтыг буюу танд харуулсан энэ будалтыг хийхийн тулд дараах 3 бүтээгдэхүүн гол чухал бүтээгдэхүүнүүд нь шүү гэж хэлэх байна. За дараагийн будалтын хувьд болохоор эрдний чулуун өнгөтэй smoky будалт гэж нэрлсэн байгаа.
За та харах юм бол ер нь нэрээ тийм ч юм уу гэж бодож иж магадгүй. Энэ бодолтын хувьд болохоор үдшийн болзоо, хүлээн авалт ба арга хэмжээнд зориулаад ер нь 2018 онд нүдээс сонгодог бор биш харин одоо цэнхэр ба нийл ягаан өнгийн туяатай жаахан эд шидийн аястай тийм эрдийн чулууг санагдуулсан тийм смоки будалтаар тодтохорой гэж хэлэх байна. Их хэмжээний тэн түрхэх ер нь шаардлагатай. Энэ будалтыг хийхдээ суур кремээ хамгийн эцэст нь тавихыг танд зөвлөж байна. Тэгээ будалтаа нүднээсээ эхэлж зохиндоо нийл ягаан ба цэнхэр туяатай тэнүүдийг хооронд нь уусгаад бараанаас нь цайвар руу зөөлөн шилжүүлэн будах хэрэгтэй. Мөн хөмсгний доод хэсгийг цайвар бор саарл өнгийн гялалцсан тэнээр хайлайт хийвэл нүд илүү гүн харагдаж тодорхойлно. Тэгэхээр зурган дээр харах юм бол яг хөмсгнийхэнд энд нэлээд тод харагдаж байгаа. Тэгэхээр энэ хайлайтер хэрэгэлсэн учраас тэндээ авч байгаа тэр гэрлийн тусгал үргэлжлүүлээд хөмсөг хүртлээ ингээд толиж өгсөн байгааг харах боломжтой байна. Тэнэ түрхснийхаа дараагаар цэнхэр хар өнгийн контураар нүдээ хүрээлж хөмсгөө будаарай. Харин арьсаа зөөлөн хүн эсвэл дундаж нагшилттай суур кремээр хөнгөн бүрхэж шанааны яс ба хацартай үйл ялэг контуринг хийж болох юм. Мөн мэдээж хэрэг нүүрнийхээ төгсгүүдэд гялалцсан цайвар хайлайтер түрхэж ирүүл дотроосоо гэрэлцэн түрхийг бий болгож болох юм. За тэгвэл энэ бодолтод хэрэгтэй хамгийн чухал одоо гоо сахны бүтээтгүүнэнд юу байваа гэж харах юм бол энэ бодолтыг Hera-гийн Shadow-оор хийсэн байгаа. Hera-гийн энэ Shadow нь болохоор Dew гэсэн shadow байгаа 17 номерын. За тэгэхээр энэ 17 номерын Shadow-аас гадна энэ хоёрыг бас онцолж байгаа. Энэ юу гэхээр нэг нь Innisfree-гийн All This New Outliner гэсэн eyeliner байгаа. Тэгэхээр энэ лайнер болохоор 5 номерын лайнер байгаа. За тэрний хажуугийн бодыг харах юм бол Laneige бүтсэн Laneige Silk Intense Lipstick гэсэн будаг. Тэгээ beige chiffon гэсэн өнгөтэй байгаа. Тэгэхээр энэ будгуудаар будсан будалтаа дахиад нэг харах юм бол энэ байгаа. За энэ будалтыг эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг онцлон одоо будсан байна. За дараагийн маань будалт болохоор бүхэлдээ тоорын өнгөтэй нүүр будалт байгаа. Тэгэхээр та нэрнээс нь харах юм бол нэр яг тийм харагдаж байгаа гэж бодож байна. Тэгээд энэ будалтын хувьд болохоор тоорын өнгө ямар ч туяатай арьсанд айгүй сайн цогцдгоороо давуу талтай. Солонгосууд ер нь 2018 онд энэ өнгийн тусламжтайгаар нэлээд жигд будалт хийхийг санал болгож байгаа. Тэгээд арьсаа аль болох хөнгөн бүтэцтэй суур кремээр бүрхээд байгалийн төрх бий болгох энэ будалтын одоо point гэж хэлж болох хамгийн чухал хэсэг байгаа. Тэгэхээр тоорын зөөлөн пастел эсвэл үүнээс бага зэрэг бараан тоорын туяагаар хацраа өнгөлж нүдээ тодтгоод уруулаа будах нь таныг яг л дөнгөж сайхан жимээс гарч ирж байгаа мó гэмээр эсвэл фитнест айгүй өстой хичээнгүү дасгал хөдөлгөөн хийж байгаа ирсэн юм шиг эрүүл гэрэлцэн харагдуулах байгаа. За хамгийн гол нь будагднуудынхаа өнгөнүүдийг сайн уусгаж өгөх хэрэгтэй. Энэ будалтыг хийхдээ нүүрний бүх хэсэг түрхэж болох тосон бүтэцтэй тент сонгох юм бол хамгийн оновчтой сонголт байх болно гэсэн маа. За тэгвэл энэ будалтанд хэрэгтэй байгаа тоорын өнгийг гаргаж ирсэн будагнуудыг тань танилцуулъя. За энэ тэн байгаа. За энэ тэн болохоор Etude House-ын Play Colorized Cherry Blossom Palette гэсэн энэ тэн байгаа. Тэгээд харах юм бол агил тоорын гоо сайхны одоо бүтээтгүүнүүдийг одоо тоорын өнгийг гаргаж ирэх өнгөнүүдийг ойролцоо олоод аягүй гоё гаргаж өгсөн байгаа. Тэрний дараа болохоор бас энэ байгаа. Энэ юу болохоор Etude House-ын Play 101 гэсэн selfie kit байгаа. Тэгээд дотор талыг онгойлгох юм бол энэ байгаа. Тэгэхээр selfie kit маань дотроо 2 bronzerтай бас lip and lip уруулын боломжийг тенттэй бас highlighterтай тэгээд blending brush тагаа. Түрүүн сая будалтандаа нөө blending хийхдээ маш анхаарах хэрэгтэй гэж хэлжсэн тийм үү. Тэгэхээр blending хийхдээ анхаарах хэрэгтэй зүйл маань сайн шингээж өгөх хэрэгтэй. Тэгэхээр шингээхийн тулд бид нарт ийм brush хэрэгтэй учраас яг л selfie kit яг энэ kitээр саяны будалтыг айгу хөөрхөн бас гоё бодож
одоо будаж чадах нэ гэж харах байна. За дараагийнх нь болохоор дөнгөж шүршүүрээс гарч ирсэн юм шиг чиглэг арьстай ийм бодолтой байгаа. Тэгэхээр солонгосуудын хувьд гэрэлцсэн чиглэг арьс ер нь эртнээс тренд болж ирснийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр солонгосын K-beauty дотроо будалтан гэх юм бол дийлэнх нь нүрэ будаагүй юм шиг бодсон. Яаж энийг будаад байна? Яаж ингэж одоо натурал харагдаж байна гэсэн поинтуудыг гаргаж ирдэг. Гэтэл энэ жилийн хувьд л нөгөө поинт дээр нэмээд одоо лавшруулад гэхүү бүр илүү байгалийн аястай болоод дөнгөж гэрээсээ гарчсан гэртээ байж агаад нүрэ будаагүй юм шиг байж агаад будаагүй юм шиг будаагүй байж агаад гарч ирсэн. Тийм бодолт насаа илүү дөнгөж уснаас гарч ирсэн юм шиг тийм бодолтыг будахыг одоо санал болгож байна. Тэгэхээр энэ оны тренд бол бүр илүү натурал болсон байгаа. Тэгэхээр ийм байгалийн аястай болж яг л саяны хэлээд байгаа шүршүүрээс гарч ирсэн мэт төрхтэй хамгаалах болсон учраас та үүний тулд хайлайтерыг маш их хэрэглэх шаардлагатай болно. Тэгээд хайлайтерын тусламжтайгаар стробинг аргачлалд одоо суралцах хэрэгтэй болдгоо. За тэгвэл хэрхэн ямар бүтээгдэхүүнүүдээр энэ бодолтыг хийсэн бэ гэхээр Korean Cosmetics-ийн ийм Secret Marbling Highlighter гэсэн энэ highlighter-ыг номер 1 болох Scandalist гэсэн нэртэй энэ highlighter-ыг хэрэглэсэн байна. За тэгээд энэ талаар дотроо харах юм бол 3 төрлийн байгаа. Тэгэхээр эхний хоёр нь болохоор shading 2 төрөл байгаа. Тэгээд нэг highlighter-тай байгаа. За мөн 2000 beam highlighter байгаа. За pink ягаан болон цагаан өнгөний холцтой ийм highlighter байгаа. За дараагийнх нь болохоор Korean Cosmetics-ийн Secret Marbling Highlighter номер 1 нь байгаа. Scandalist гэсэн нэртэй. За эдгээр highlighter-уудыг ашиглаад ийм бодолтыг хийсэн байна. За ингээ харах юм бол Innisfree болон Etude House зэрэг брэндүүд маш их байлаа. Тэгэхээр ер нь сүүлийн үед хүмүүс яг юуг илүү хэрэглэж байгаа, бас ямар гоосгоны бүтээгдэхүүн илүү их хэрэглэгчдийн таалалд нийцээд байгаа вэ гэдгийг олж харах боломжтой байлаа. За тэгвэл яг ингээ хараад үзэхээр бид нар гоо саны бүтээгдэхүүн дундаас брэндээр нас харж болох юм те. Ингээ харахлаа би танд үзүүлэхэд брендийн хувьд энэ брэндүүд одоо харах юм бол шууд Innisfree номер 1 байгааз Innisfree маань номер 1-т орсон байна. Etude House 2-т орсон байна. Aritown 3-т орсон байна. Skin Food, Misha, Face Shop, Tony Moly, Sam, Apu, тэгээд Natural Public, Peripera, Mamonde гэх мэтлээ ингээд дараалалаараа орсон байна брэндээр. Тэгээ саяны бодолтон донд Innisfree, Etude House хоёр маш байсан учраас би бас хайж үзсэн л дээ. Ягаад юу энэ хоёр их байсан юм бэ? За тэгээ харсан чи яах аргагүй Innisfree бол номер 1 бүтээгдэхүүний одоо эргэлтээр Innisfree 1 байсан байна. Тэгээ эхний 3 нь хэмээл Innisfree, Etude House, Aritown 3 байгаа. Тэгээ цаашлаад тэгвэл яг одоо категориороо тий гоо сахны бүтээгдэхүүн дундаа skin care тэгвэл яг аль нь одоо skin дотроо номер 1 нь юу вэ гэсэн чинь Philippine энэ тонор орсон байна. 2-дугаарт нь болохоор Claire's-ийн энэ Supple Facial Toner гэж орсон байна. Харах юм бол 5 зүрхнээс 4 байна тий. За 3-т орсон нь болохоор бас 5 зүрхнээс 4 зүрхийг авсан Organized Water буюу Primera-гийн энэ water орсон байна. За тэгээ доошо харах юм бол ийм бүтээгдэхүүнүүд орсон байна. Тэгэхээр Domerite-ийнх болоо Belief болон Ofew болоод Holika, Skin Food гэх мэтчлэн бүтээгдэхүүнүүд орсон байна. За тэгвэл ингээ харах юм бол skin-ийн тийм байдаг юм bijээ. Тэгвэл лошон дотроос ямар бүтээгдэхүүнүүд номер 1 байсан бэ? Энэ 7 хоногт юу болвоо гэд харахад дахиад Belief-ийнх
орсон байна. Believe-ийн болохоор Milky Moisturizer Hydra Balancing гэсэн энэ лошон нэгт орсон. Хоёрт дахиад Believe-ийн Creamy Moisture Deep Moisture бас орсон байна. За анзаарах юм бол нэгт орсон маань 5 зүрхний 4.5 зүрхийг авсан бол хоёрт орсон маань 5 зүрхний 4-ийг нь авсан байна. За гуравт нь болохоор IOP-ийн Super Vital Emotion Extra Concentrated. За 4 зүрхний 5 зүрхний 4-ийг авсан байна. За тэгээд доошо харах юм бол Therapy, Holica, Round, Hanyul, Hera, Estra, of You гэсэн ийм дараалалаар орсон байх нэ. За тэгвэл лошн ийм байт юм ээж. Essence-ийн хувьд юу орсон юм бол? За ерөөс эхний гурыг нь танилцуулъя явчих тий. Essence-ийн хувьд болохоор Skin Food Essence орсон байна. Huxley-ийн Essence орсон байна. Мөн Hanyul-ийн Essence 3 дугаар байранд орсон байна. За тэгэхээр энэ гуруула 5 зүрхний 4.5 буюу за бүр нэлээд наривчилж хэлэх юм бол энэ дээр харах юм бол 448, 2 дугаар байранд орсон дээр 4.3, 3 дугаар байранд орсон 426-ыг нэлээд нарийн судалгааны үндсэн дээр 123 дугаар байрыг шалгаруулжээ. За кремийн хувьд Bioderma-гийн PP Balm орсон байна штэ. 1-р байранд. За 2-р байранд талаараас Sum 37 орсон байна. Бас л овоо зүрхтэй байна тийм үү. За 3-р байранд болохоор Eucerin Hyaluronic Night Cream шөнийн тос орсон байна. За ингээд шөнийн тос орсон бол Mist-ний дунд Holica-гийн Mist номер 1, бас Hanyul-ийн Mist, Jinjons буюу арьсыг амрааж өгөх ус орсон байна. 3-т нь болохоор CNP-гийн Ample Mist орсон байна. За тэгвэл makeup fixer буюу будалтай хэрхэн удаан хадгалах бүтээтгүүнүүд дотроо Hera-гийнх номер 1. За дараагийнх нь болохоор So Natural орсон байна. 3-т нь болохоор Tuclopus Cool гэсэн байна. За тэгэхээр энэ 3 орсон байна. Тэгэхээр ер нь хамгийн том нь болохоор 1 номерын Hera-гийнх, дараагийнх нь 110 мл-тэй. За дараагийнх нь болохоор So Natural-ийнх болохоор энд 75 мл-тэй гэж байна те. Дараагийнх нь болохоор 50 мл-тэйгээр 3 номерын будаг тогтоогч нь орсон байна. За хамгийн сүүлд нь тэгвэл face oil-ийн тал дээр үзээд тэгээд өнөөдрийнх энэ цагийг дуусгая. Oil-ийн хувьд болохоор Now Foods-ийн хухубаны тос бүр 5 зүрхний 4.5-ыг нь авч тэ. За дараагийнх нь болохоор энэ Seed Mool-ийн бас л хухубагийн тос байна. За 3-т нь болохоор Revactine face oil орсон байна. За ингээ харах юм бол маш олон бүтээтгүүнүүдийг сенсац болж байгаа, бест болж байгаа, гадуур их зарагдж байгаа бүтээтгүүнүүдийг тань танилцуулж өглөө. За тэгээ дараагийнхаа цаг руу орё. Дараагийн маань цаг юу байгаа гэхээр танд сая танилцуулж өгсөн гоо сайхны зөвлөгөө, видео зөвлөгөө байгаа. Тэгээ видео зөвлөгөө дотор өнөөдөр хамтдаа Монголын Makeup магазины будсан ч будаагүй юм шиг аюу зөөлхөн эвтэйхэн хөнгөн будалтыг танд үзүүлье. За хамтдаа тэгээ будалтаа үзээд ирээд ирье. Сайн байцгаана охид бүсгүүчүүдээ ингээд мейкап сэтгүүлийн анхны видео хичээлийг та бүхэнд үзүүлэхээр бэлтгээд байна. Энэ удаагийн дугаартаа охид бүсгүүчүүдийн маань эзэний сонирхлыг татсаар ирсэн буцсан ч будаагүй мэд харагдах энгийн будалтыг будаж үзүүлэхээр бэлтгэлээ. За ингээд мэдээж сүүн шингэн болон өөр тосоо түрхэн энэ охин маань амрын уулзны хэсэг бүрэндсэн байгаа. Энэ хэсгийг болохоор
цагаан цайвар өнгийн бейсээр дарж өгнө. Нүдний доотлын зовхны улаалтыг дарахын тулд улбар шар өнгийн консилер түрхнэ. Хүн маань хатан баг зэрэг улаалттай байгаа учраас бүдэг ногоо өнгийн бейсийг түрхэж жигд тарааж өгнө. За ингээд бейсээ түрхснийхаа дараа дээрэс нь суур крем буюу фаундейшн түрхнэ. За ингээд суур кремийг түрхснийхаа дараа нунтаг пудрийг нүүрний гадны хэсгээс дотогш чиглэлтэйгээр түрхэж өгнө. Дотроос нь гадагш чиглэлтэй түрхэх юм бол нунтаг пудрийн зузаан хэсэг нүүрний хэсэгт үлдснээр хүний нүрийг өвчлөө болон өөсөвийг илүү тод харагдуулж өгнө. Тийм болохоор гаднаас нь дотогш чиглэлтэй уусгаж түрхэж өгнө. Хөмсөгийг бодохдоо хөмсөгний сүүл хэсгээс урагш чиглэлтэйгээр уусгаж бодож өгнө. Тэгээд нүдийг будахтаа мэдээж эхлээд нүдний бейсийг түрхнэ. Бейс нь болохоор тэнийг удаан тогтоцтой өнгөөр нь гарах зорилготой байдаг. Баг зэрэг хүнхэр харагдуулахын тулд нүдний хонхор эсэх бор өнгийн тэнээр уусгаж будаж өгнө. За мэдээж энэ бодлого маань энгийн бодлого учраас контурны шугамд контур тавьж байгаа юм шиг хар өнгийн тэнээр зураад багсаараа дээш нь үндсэн өнгө болох бор өнгө рүүгээ уусгаж бодож өгнө. За уусгаж бодсныхаа дараа шингэн нарийн ширхэгтэй сормоос наагаад тэгээ нүдийг илүү тод, том, сэргийг харагдуулахын тулд бага зэргийн контур тавьж өгнө. Нүдний доод хэсэгт бараа өнгийн тэнээр уусгаж бодно. За тэгээ хамрыг өндөрлөхдөө хөмсгөний эхлэл хэсгээс нүдний ухархаар уусгаж бодвол нүд маань илүү хөнхөр харагддаг. Тэгээд хөмсгөний эхлэл хэсгээс хамрын үзүүр хүртэл бор өнгийн тэнээрээ уусгаж бодно. За дараа нь гэрэл буюу цагаан өнгийн тэнээр хамар дээр, өн дээр, уруулны дээд хэсэг, нүдний доотлол буюу хацран дээр түрхэж өгнө. За тэгээд эцрийн шанааны хэсэгт сүүлдэр тавина. Энэ охин маань баг зэргийн том тухтай учраас наас нь хойш өсрүүн чиглэлтэйгээр бор өнгийн тэнээрээ уусгаж байна. За ингээд хатар өнгөлөгчөө тавьсны дараа төгсгөлд нь нунтаг бүтрээ түрхэж будсан гэрэл сүүдэр болон хатар өнгөлөгчөө хооронд нь уусгаж өгнө. За төгсгөлд нь мэдээж уруул хүрээлэгчээр уруулынхаа хэлбэрийг баг зэрэг засаад өнгөгүй өнгөлөгчөөр уруулан хөдлөөд бодлолт маань дуусч байна. Хамтдаа бодолтой үзээд ирлээ. Танд таалагдсан байхаа гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн маань бодолт Makeup магазины нүүр бодолтой байлаа.
За тэгээ дараагийнхаа цаг руу орё. Дараагийн маань цаг бид нэр зөвхөн гадаад гоо үзмжийг яриа зогсохгүйгээр дотоод гоо үзмжийн тухай бас ярилцсанаа гэсэн маа. Тэгээд өнөөдөр алдартай загвар өмсөгч Лаура Кросс Калленберг өөрийн дотоод гоо үзэсгэлэнгээ илүү гадаад үзмжиндээ анхаарах нь үнэндээ өрх болохыг мэдсэн тухайгаас хуваалцсан байдаг. Тэгээ энэ тухайс тантай ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр тэр юу гэж хэлсэн бэ гэхээр миний хувьд Европын хувцас загварын сэтгүүлүүдийн нүүрэнд зураг тавиулах нь мөрөөдөл байхаа болж амьдрал маань бодит биелэлээ олсон блэ. Итгэмээргүй юм шүү. Сэтгүүлд зураг тавиулах маш их мөнгө олох хэдийгээр аялах нь миний хүсэл, дэлхийгээр аялах нь миний хүсэл байлаа. Зорилгодоо хүрэх гэж зүтгэсэн минь талаар болсонгүй. Одоо би Парис дахь шинэ гэртээ алдар нэр азтай хувь тавилан давамбан хангалуун сайхан амьдарч байна. Амьдрал ингэж л болдог гэж юу? Гадаад үзмжиндээ анхаарахын хувьд чухал хэдий ч гэсэн таны бодлоор гоо үзэсгэлэн гэж юу вэ гэсэн асуултанд тэрээр хэрвээ та боломж байсан бол өөрийнхөө юуг өөрчлөхийг хүсдэг вэ гэхэд 19 наснда Парисын Кристиан Диороос ажил үйлсээ гараа эхэлж байх үед хүмүүст хэрхэн харагдаж байгаа нь гоо сайхан юм байна гэж би боддог байсан. Хүмүүс намайг магтан сайшааж бас загвар үзүүлэх ажил надад санал болох хэлэн бол би өөрийгөө хөөрхөн байна гэж дүгнэдэг байв. Хэрвээ би ажилтай бас амжилттай байх юм бол өөрийнхөө үзэсгэлэнтэй байна гэж үзсэн. Гэхдээ би өөрийгөө хэн гэж үзэх үзлийг хүмүүсийн гарт буюу бусдын намайг хэн гэж үзэж буйгаар тодорхойлох нь аюултай зүйл гэдгийг ойлгосон. Би гоо үзэсгэлэн ойр дотн харилцаа бүхий хүрээлэлээр дүгнэж байлаа. Учир нь би дэлхийн хамгийн алдартай сэтгүүл зураг тавиулдаг, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй хамтран ажилладаг байлаа. Тэд миний дотны найз нөхөд учраас би ч мөн адил үзэсгэлэнтэй юм байна гэж баттай боддог байв. Өөрийгөө хөөрхөн гэдгийг өөртөө итгүүлсэн өөр нэг хэмжүүр нь надад татагдсан ирчүүд байлаа. Маш царайлаг, ухаантай, баян залуучууд миний араас гүдэг учраас би өөрийгөө үзэсгэлэнтэй гэж тооцсон юм. Би маш алдартай болсноор найзуудтай болсон гэлээ. За тань зургийг үзүүлье. Маш царайлаг ухаантай энэ хүмүүс олон болсон ч амжилтанд хүрэх тусам улам бүр алдартай болж бүхэл төрлийн үдэшлэгүүдэд урагдах нь энүүхэнд болж хүссэн газар руугаа явах нь их амархан болсон. Ийм олон найзуудтай мөн эдгээр газруудад өргөдөж байгаа болохоор би өөрийгөө үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн юм байна гэж боддог байлаа. Эцэст нь би зөвхөн өөрийнхөө амьдралд л анхаарлаа хандуулж өөрийгөө бодсон аминчхан хүн болсон юм. Би надад гэсэн үгс миний хамгийн дуртай үгс болж зөвхөн өөрийнхөө талаар бодож өөртөө л ихэнх цагаа зарцуулдаг байлаа. Миний бүх амьдрал, биеийн үс, миний хувцлалт, бусдыг татах байдал гэд бүгд гадаад үзэнж маань болсон байсан юм. Би нэг удаа Японд загвар үзүүлэхээр ажиллаар 2 сар болсон юм. Гутлын үдээсийг үдэхээс эхлээд миний бүх зүйлийг хүмүүс хийж өгдөг байлаа. Намайг хувцлах үед даашинз болон гадуур хуцыг өмсүүлэх хүмүүс зогсож байдаг. Нэг хүний ажлыг бараг 3 хүн хийж өгдөг байв. Энэ бүхэн намайг их чухал хүн болохыг мэдрүүлж өөрийгөө л анхаарах бодлыг минь үндэс болж өгсөн. Гадаад үзмжийн хувьд өрх гэж хэлсэн нь юу вэ гэхээр би маш шаргуу ажиллаж байлаа. Надад маргааш ажилласаа гарахгүй гэсэн баталгаа байхгүй учраас би 7 хоногийн бүх өдөр ажилладаг байв. Миний гоо үзэсгэлэн хизээ нэгэн цагт хөшрөх учир ажил бүрийг алдалгүй хийх хэрэгтэй. Би өдрийн турш Германд ажиллаж оройн Парис руу нисэж тэнд ажлаа үргэлжлүүлэн өглөө нэргээд Герман руу буцах жишээтэй. Ажлаа алдахаас үнэхээр айдаг байсан ба ингэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг байлаа. Тиймээс би өөрийн хийж чадах ямар ч ажлыг татгалзалгүйгээр хүлээн авдаг байсан юм. Энэ бүхний үр дүнд би туйлдаа хүртэл ядарч өвдсөн юм. Нэг өдөр зураг авалтын үеэр би муужирч унаад өвдгөө гэмтээсэн. Загварын ертөнцид ажиллаж эхэлснээс хойш анхудаа эмнэлэг твцсэн минь энэ байлаа. Ажлаа хийх боломжгүй болсон тэр үед бол миний амьдралын хамгийн аимшигтай хүнд өдрүүд байсан юм. Хэдүүгээр 2-7 хоног эмнэлэгт байх ёстой байсан ч тэр хугацаанд миний оролцох байсан загварын үзүүлбэрүүдээс хоцорсондоо маш их харамсаж байлаа. Би 14 удаагийн шоунд оролцох боломжгүй болсон юм. Гэхдээ ажлаа хийх чадваргүй болон орондоо хэвтэж байсан тэр нэг өдөр амьдралынхаа тухай эргцүүлэн бодлоо.
Тэгээд гоо сайхан гоо үзэсгэлэн болон түүний үнцэн гэж юу нь юу юм бэ? Би ер нь ямар хүн болчихсон юм бэ гэд олон зүйлийг бодон амьдралаа эргэж харлаа. Гоо үзэсгэлэнгийн талаар миний бодол бүрэн биш гэдгийг би ойлгосон юм. Тухайлх юм бол миний гадаад дүр төрх өөрчлөгдөн гэдгийг би ухаарсан. Миний сэтгүүлүүдээр гарсан зураг болон цуглуулсан зургнуудын хаажилбар маш хурдан хуучирч модноос гарчихдаг байлаа. Зургийн агентууд надаас зургийн цамгаас 6 сар тутам хуучирсан зургуудаа авахыг шаарддаг байсан учраас би шинэ зураг авахын тулд маш их хөдөлмөрлөдөг байлаа. Би хоцрохгүй тулд байн хичээх хэрэгтэй болдог байв. Залуу хүний хувьд ийм их мөнгө олж байгаа нь сайн ч гэлээ түүнийгээ яаж зөв зарцуулах вэ гэдэг асуудал намайг шаналгаж байсан. Үүнээс улбалаад хүмүүс яагаад надад үнэхээр татагддаг юм болоо гэж би өөрөөсөө асуухад хүрсэн юм. Хэрвээ миний гадаад үзмж арай өөр байсан бол эсвэл би өөр ажил хийдэг байсан бол магадгүй арай бага мөнгөтэй байсан бол миний найз залуу намайг яг байгаагаар минь хайрлаж чадах болов? Эдгээр бодол эргцүүллүүд амжилтын оргилд яваа намайг хүнд цохилтонд оруулсан мэлээ. Өөрийнхөө амьдралын энэ өнгөцхөн байдлыг ухаарсны дараа миний сэтгэл хоосрогшгол болсон. Бодож хүсэж мөрөөдөж байсан бүх зүйл надад байсан ч нэг зүйл л дутаад байх шиг санагдсан. Зүр сэтгэлийнхаа гүнээс мэдэрч байсан тэр хоосон цаг миний амжилт алтар нэр дүүргэж чадаагүй юм. Яагаад ийм болчих вэ? Миний эрхэмлдэг зүйлс хайцсан бэ? Би хэний төлөө эсвэл юуны төлөө амьдарч байна? Гадаад үзмжний баталгаагүй байдлын хувьд миний амьдралд баталгаагүй зүйл дээр тогтож байгаа юм шиг санагдсан. Миний амьдрал соёлын шалгуур, найз залуугийн маань хүсэл, олсон их мөнгө, алдар нэр зэрэг дээр л тогтож байсан. Амьдрал маань элсэн дээр баригдсан байшин шиг л байгааг ухаарсан. Миний өссөн газар болох Индиана мужид надад тохиосон нэгэн онцгой үйл явдал санаанд орж ирлээ л дээ. Ангийн маань хүүхэд намайг сүмийнхээ концертод уурж илээ. Тэнд сонссон дуунуудаас хайрыг хаасаагүй хайхтаа би буруу газруудаас иржээ гэсэн дууны үгс миний сэтгэлд зурсхийн орж ирлээ. Уг сумын эсвэрийн бүлгийн хүүхдүүдэд тэн хагасны хөвгүүд ба тэр сум маш том байсан миний анхаарлыг татаж сонирхолтой байсан болов. Тэрүүд тэдний санал болгосон Есүс Христийг би хүлээж авсан. Тэгээд Бурхны надад ойлгуулсан хамгийн ихний зүйлс нь үнс нурмэд устж алга болох зүйлсийн аюулыг сануулсан юм. Би үүнтэй маш удаан хугацааны турш зөрчилддөг байлаа. Америкчууд жил бүр гоо сахны бүтээгдэхүүнд гэхэд 20 тэрбум долларыг гоо сахны мэс засалд 300 сая долларыг 33 тэрбум долларыг хоолны дэглэм барих бүтээгдэхүүнд зарцуулдаг. Үүнээс үзэхэд гадаад үзмжиндээ хичнээн их цаг хугацаа мөнгө зарцуулдаг болох нь харагдаж байна. Гэвч зөвхөн гадаад төрх бол жинхэнэ гоо үзэсгэлэн биш байлаа. Мөн үүнтэй адил бас нэг зүйл бол би өөрийн гадаад төрхийг бусад эмэгтэйчүүдийн гадаад төрхтэй харьцуулдаг зуршил байсан. Миний бас нэг асуудал бол атаархал байсан л та. Бурхан намайг бүтээсэн бөгөөд түүний өмнө би үн цэнтэй нэгтэй бат итгэлтэй байх гадаад төрх зам байдлаас үл хамаарлан Бурхан намайг хайрладаг гэдгийг мэдснээр сэтгэл хангалуун байж аюулгүй баталгаатай байдалд суралцах хэрэгтэй байлаа. Учир нь гадаад гоо үзэсгэлэн бол баталгаатай зүйл биш байсан юм. Энэ байдал нь найз байх болон найзуудтай байхад маань саад болдог байлаа. Хүмүүс намайг сайшаа магтаасаа гэсэн горилго найдварыг та бусдаас их хүлээдэг болно. Тэгвэл жинхэнэ гоо үзэсгэлэнгийн тодорхойлолт бол гадаад төрх биш байгаа. Жинхэнэ гоо үзэсгэлэн гэж юу гэх юм бол энэ нь гадаад төрх биш. Харин гоо үзэсгэлэн бол хүний зүрх сэтгэлд байдаг. Миний ажил хэрэгт тийм ч чухал зүйл биш. Даруй байдал бол гоо үзэсгэлэн. Өөрийгөө зүгээр үзэх үзэл мөн сэтгэл хангалуун байдал бол мөн гоо үзэсгэлэн. Тийм болохоор Бурхныг хувьчлан мэдэх нь танд гоо үзэсгэлэн авчирдаг. Учир нь таныг байгаагаар нь хүлээж таныг хайрладаг нь Бурхны хайр. Таны амьдралд амар тайван өөрийгөө зөөр үнэлж үзэх байдлыг авчирдаг. Ингэснээр танд өөрийгөө байгаагаар нь хүлээн авч хайрлах дутагдaltaй талаач гэсэн хүлээн зөвшөөрөх чадвартай болгодог байна. За тэгээд маш олон зүйлийн талаараас гин
загварамсагч маань хэлсэн байгаа. Тэгэхээр Лаура Кроссын хувьд ч гэсэн яг зөвхөн гадаад үзмжиндээ анхаарах нь гоо сайхан байдал юм а гэдгийг бол хэлээгүй. Дотоод гоо үзэсгэлэн бол маш чухал. Тэг яг үнэндээ гадаад үзмжиндээ анхаарах нь энэндээ урих болдог гэдгийг хэлсэн түүний үг ч гэсэн өнөөдөр маш чухал санагдлаа. Тийм болохоор танд ч гэсэн өнөөдрийнхөө нэвтрүүлгийн төгсгөлд бидний хэлдэг жинхэнэ гоо үзэсгэлэн бол дотоод зүрхлээс үүдэлтэй гэдэгтээ өнөөдрийн загварамсагч Лаура Кросс Каленберг ч гэсэн одоо ижил үзэл бодолтой байгаа гэж итгэж байна. Тэгэхээр түүний хэлсэн түүний өгсөн ярилцлаганаас ч гэсэн бид хамтдаа харлаа. Тэгэхээр бид цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэн таны одоо үзэсгэлэн гоо байдал зөвхөн гадаад төрхөөр биш, эрүүл мэнд тань эрүүл чирэг үзэсгэлэнтэй гоо байх болтугай. Таны бусадтай харилцаа ч гэсэн гоо байх болтугай. Бас таны хийх гэж байгаа юмд хандаж байгаа тэр зүйлстэй гаргаж байгаа хандлагатай ч гэсэн үзэсгэлэнтэй гоо сайхан байх болтугай гэж хүсэн өрөөх байна. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ийхүү өндөрлөе. Тэгээд танд өнөөдөр нэвтрүүлэг маань өөр өгөөжтэй байсан байхаа гэж найдаж байна. Тэгээд шинэ ондоо ч гэсэн олон шинэ сайхан зүйлсээр танд мэдээллийг хүргэж таны гоо сайхан амьдрал үнэхээр аз жаргалтай сайн сайхан баяр хөөртэй амьдрах сэтгэл хангалуун амьдрах тэр амьдралыг хамтдаа бүтээн босгохын талаас бид тантай хамт байх болно. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа түр баяртай. Жинхэнэ гоо зүгсэн зүрх сэтгэлээс үүдэлтэй. Баяртай.